даатгалын тохиолдол бий болгоод нөхөн төлбөрийг хэрхэн олгодог вэ? Хадгаламжийн даатгалын корпорац нь банкн дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн хүрээнд төрөөс үүсгэн байгуулсан ашигын төлөө бус хуулийн этгээд юм. Корпорацийн үндсэн үйл ажиллагааны нэг нь даатгалын тохиолдол бий болгоход хүндрэлд орсон банкны хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг олгох байдаг. Шийдвэр гаргах үйл явц хэрхэн өрнөдөг вэ? Монгол банкийг албадан татан буулгах тухай шийдвэрийг гарган хадгаламжийн даатгалын корпорацад мэдэгдэнэ. Үүний дагуу ажлын 10 хоногт багтаан хадгаламжийн даатгалын корпорацийн үндэсний хороо хуралдаж хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох шийдвэр гарган нөхөн төлбөр олгох бэлтгэл ажлыг хангаж нөхөн төлбөр олгох ажиллагааг эхлүүлдэг. Нөхөн төлбөр олгох ажиллагаа хэрхэн эхэлдэг вэ? Монгол банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасны дараа тухайн банкнд эрх хүлээн авагч томилогдсон ажилдаг. Банкны эрх хүлээн авагч нь татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг корпорацийн шаардлагын дагуу боловсруулж хургуулдаг. Корпорац уг мэдээлэлд үндэслэн нөхөн төлбөрийн тооцоолол хийж жагсаалт боловсруулан нөхөн төлбөр олгох банкнд шилжүүлнэ. Энэхүү жагсаалтын дагуу нөхөн төлбөр олгох банк нь хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг олгож эхлэх бөгөөд нөхөн төлбөр олголтын тайлан мэдээг тогтмол хугацаанд корпорацад хургуулan ажилдаг. Мэдээлэл хүлээн авах үйл явц. Даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор корпорац болон банкны эрх хүлээн авагч хамтран ажиллах гэрээг байгуулдаг. Гэрээний дагуу нэг харилцагчийн зарчмын хүрээнд харилцах болон хадгаламж эзэмшигчдийн боловсруулсан мэдээллийг корпорацад хургуулна. Мөн банкны эрх хүлээн авагч нь SCV загварын дагуу бэлтгэсэн мэдээллээс 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл, хадгаламж барьцаалсан зээл болон татварыг суудгадаг. Мэдээлэл боловсруулах. Корпорац нь банкны эрх хүлээн авагчаас ирүүлсэн мэдээлэлд чанарын шалгалт хийж 3 шатны баталгаажуулалтыг хийсний дараа гадаад валютын хөрвүүлэлт, хүүний тооцоолол, цэвэршүүлэлт зэргийг хийдэг. Мөн мэдээллээс даатгалд хамаарахгүй хадгаламж болон төдөлзүүлсэн хадгаламжийн жагсаалтыг гаргаж даатгагдсан хадгаламжинд нөхөн төлбөрийн тооцооллыг хийдэг. Нөхөн төлбөр олгох тооцооллыг хэрхэн хийх вэ? Корпорац чанар шалгалт хийсэн мэдээлэлд үндэслэн харилцах хадгаламж эзэмшигч тус бүрээр нөхөн төлбөрийн тооцооллыг хийдэг. Ингэхдээ дангаар болон хамтран дансны нөхөн төлбөрийг тус бүр тооцоолж 20 сая төгрөгөөр хязгаарлан тооцооллыг хийдэг. Нөхөн төлбөрийн жагсаалт. Даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол хийгдсэний дараа даатгалд хамаарахгүй, даатгагдсан, төдөлдсөн гэсэн 3 төрлийн жагсаалтыг боловсруулдаг. Жагсаалт даатгалд хамаарахгүй. Даатгалд хамаарахгүй жагсаалт нь банкн дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7-гийн 1 болон 7-гийн 2-т заасан хадгаламж эзэмшигч этгээдийг хэлэх бөгөөд уг жагсаалт нь багтсан харилцах хадгаламжинд нөхөн төлбөр олгохгүй. Жагсаалт төдөлдсөн жагсаалтанд багтсан хадгаламж нь эрх бүхий байгууллагаас тухайн этгээдийн харилцах хадгаламжийг төр битүүмжилсэн төлөвт оруулсан тул шүүхийн шийдвэр гарсны дараа даатгалын нөхөн төлбөрийг олгох боломжтой юм. Нөхөн төлбөр олгох банкийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ? Даатгагдсан жагсаалтанд багтсан харилцах хадгаламж эзэмшигчийн мэдээллийг нөхөн төлбөр олгох банкнд хургуулж, нөхөн төлбөр олгох банкаар дамжуулан хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг олгодог. Корпорац даатгалын нөхөн төлбөр олгох банкийг хадгаламжийн даатгалын үндэсний хорооноос баталсан нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулдаг. Даатгагдсан жагсаалтанд багтсан бол нөхөн төлбөрийг хэрхэн тооцоолох вэ? Даатгалын нөхөн төлбөрийн тооцоол нь нэг хадгаламж эзэмшигчийн авах нөхөн төлбөр, нэг харилцах хадгаламжийн нөхөн төлбөр 20 сая төгрөгөөр хязгаарлагдан тооцоолол хийгддэг. Дангаар дансны нөхөн төлбөрийн тооцоолол. Тухайн харилцах хадгаламж эзэмшигчдийн бүх дангаар дансны үлдэгдлийг нэмж 20 сая төгрөгөөр хязгаарлан тооцно. Насанд хүрээгүй хадгаламжийн тооцоолол. Насанд хүрээгүй хамтран дансны хувьд хамтран эзэмшигч болон насанд хүрээгүй иргэн хоёр уг данснаас нийт 40 сая төгрөгийн нөхөн төлбөрийг авах боломжтой. Харин насанд хүрээгүй иргэн 2 хүнтэй хамтран данстай бол 2 данснаас хувь тэнцвүүлж 20 сая төгрөгөөр хязгаарлан нөхөн төлбөрийн тооцооллыг хийдэг.
Өв залгамжлагчийн хадгаламжийн тооцоолол. Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд хууль ёсны өв залгамжлагч нь даатгалын нөхөн төлбөрийг авна. Хууль ёсны өв залгамжлагч нь өв залгамжлалын данснаас 20 сая, өөрийн хувийн харилцах хадгаламжийн данснаас 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийг тус авах боломжтой. Хамтарсан дансны тооцоолол. Хамтарсан дансны хувьд хадгаламж эзэмшигчид өөрийн дангаар дансны нөхөн төлбөрийг авсны дараа хамтарсан дансны нөхөн төлбөрийг авна. Нэг хадгаламж эзэмшигчийн нийт нөхөн төлбөр авах дээд хэмжээ 20 сая төгрөгөөр хязгаарлагдана. Хамтарсан дансны нөхөн төлбөрийг хамтран данс эзэмшигчид тохиролцох гарын үсгээр баталгаажуулсан үед хувь тэнцүү бус байдлаар олгож болно. Бусад тохиолдолд хувь тэнцүүлж нөхөн төлбөрийн тооцооллыг хийдэг. Нөхөн төлбөр олгох. Хадгаламж эзэмшигч даатгалын нөхөн төлбөрийг авахдаа иргэний үнэмлэх болон бусад данс эзэмшигч болохыг нотолсон бичиг баримтын хамт нөхөн төлбөр олгох банкны салбар тооцооны төв дээр очиж авна. Банкны ажилтан корпорациас ирүүлсэн нөхөн төлбөрийн жагсаалтанд үндэслэн нэхэмжлэлийн маягтыг баталгаажуулан даатгалын нөхөн төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар олгож болно. Хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол гаргах боломжтой ба гомдлыг холбогдох байгууллагууд шийдвэрлэн ажилдаг. Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа даатгалын тохиолдол бий болсноос хойш 3 жилийн дараа дуусгуур болно.